Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгэхээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. За өмнөх хурдтаар тэгэхээр Сантарино болон манай Харка хоёрын хоорондох тулааны өмнөх өдөр нь хэвлэлийн баг хурлаар дуусж байгаагаар өмнөх партнаа дууснаа та. Тэгээд яагаад вэ нөгөө Сантарино ч амар допог хэрэглээд зурагтал менежерг нүдийн ээж яг юу шилжихэд харин нөгөө талд манай хоёрын тэмцээний өдөр эхэлсэн байна гэж. Мэдээж шууд бол тайлбарлагч яриагаар орж ирнэ. Сайн байцгаана. Эцэст нь нэг бид бүхний хүлээж байсан өдрөө ирээд байна. Энэ боксийн талаар илүү зөв хийх хэрэгтэй юу? Тэр гаргаа эхлээд ердөө 3 жил болж явахдаа тэгсэн хэрнээл аль хэдийн 4 жингийн ангийг эзэгрэж одоо 5 дахь руугаа их эзэгэж байна. Ийм амархан боксын ертөнцийг эзэгнэж байсан өөр бокс ч байхгүй гэж бодож байна. Мөн ахаад ч гарч ирэхгүй байх. Гэх тайлбарлагчийн үгсээр манай Харка стадионд орж ирдэг. Үзэгчид Харкыг хараад нилээн их шуугилдана. Харин нөгөө талаас Сантарино гарч ирэхэд нь үзэгчдээ нилээн одоо доош нь хийх өнгө аястай бүүлж байдаг. Өнөөдөр чиний цаацын өдөр хог навш. Өнөөдөр ямар залмиг хөвжлөхгүй шүү нэ тэрэг айтал. Тэгсэн Сантарино гарч ирэхдээ ард нь хідэн дагуулууд нь бүр $100 дэвсгэртийг цасж яадаг боёо юм аа нэр. Тэгснээ дэвжин дээр гарснаа үзэгчд руугаа дунд руу гаргаж жишээ нэ. Айгуу сонио. Тайлбарлагч өргөлүүл цаашаа хэлэхдээ зөвхөн паприцад үйлчилдэг онцгой дүрм хэрэгжиж байна. Паприца анхны бүсийн хамгаалалт тулаанаар боолдо шохоцсон байсан гэдг нь баригдаж байсан билээ. Мөн шохоцсон болтой ашигласаар байхын тулд хэнэгчийг хахуулсан гэдг нь мэдэгдэж байсан. Харин одоо паприца үзэгчнэр харж байгаа шүүгчээр гараа болгох ёстой болсон. Тэгээ өргөжлүүлээд нөгөө тайлбарлагч нь чамаг төдвөртэй гарснаас иж паприца дунжигийн ангитыг эзэглэж байгаа. Энэ тулааныг юу гэж бодож байна боб? Элен долонгүй хэлэхэд энэ тулааныг шийдвэрлэх гол хүчин зүйл бол юу? Энэ дэвжин дээр 9 минут гарч ирэх нөө гэдэг л байсан. Хэрэг тэгэж чадсан бол би паприцад боломж байхгүй гэж мэдэж байгаа. Гэсэн ч түүний бие тун анхаарал татах зарагдчих байна. Тэгэд яагаад ингэж анхаарал татах зарагдаж байгаа вэ гэхлээр энэ хүн чинь алидийн допинг хэрэгэлсэн байгаа шүү дээ. Харин Кэт асууж дотроо удахтаа хаанаас авсаг нь мэдэхгүй юм. Гэхдээ нэдэд хүчтэйг нь олсон байна. Тэгснээ Харка дандаа би чамд юу хийх ёстой гэж хэлэх хэрэггүй баг. Юу хүснэ. Гүнээсээ хүсэж бөөцвөлээ. За ингэснээр дэвжин дээр хоёулаа бэлэн байдалтай гарч ирэх бөгөөд тайлбарлагч өргөжлүүлэн за энэ бол бүх боксийн шүтэн бичрэгч нарын анхаарал татаад буй дунд жингийн английн бүсийн төлөөх тэмцээн билээ. Энэ тоглоом болон хамгийн хүчрхэг өрсөлдөгчийн эсрэг тоглоомын хамгийн бохир аврага хин оргил дээр зогсох бол ингэснээр шүүгч их л гисэн дохио үгүй юу Сантарино шууд л манай Харка руу маш хурднаар дайрдаг. Анзаараад байхад Харкаг нилээн хошин шахаг өнгө аястай. Харка зөвхөн бултаасаар юу ч хийж чадахгүй. Харин энэ хоёрын тулааныг харж байсан ах нь бодохдоо өрсөлдөгч нь ямар мангас байх нь хамаагүй. Өргөлж ларга байдаг юм. Гэхдээ эхлээд юу ч болсон бэ? Бид ч гэсэн мангас болох ёстой. Тэгээд тулаан руугаа ороход манай Харка довтолж байх бөгөөд харин тэр довтолсон дайралтайсан Сантарино амар хаан гэгч нь бултаж байдаг. Яг нэг цохилтоос нь бултангуудаа доороос нь ойлгох цохилтыг хийх алдаад нь тэгээ угаасаа манай Харкаж нь хийм бэлээ дээ. Нөгөөдгөөс нь ядах юмгүй бултчихна. Тэгвэл Сантарино манай хүнээс зайгаа байртаа дотор өшгөлөлт хийх гэж байгаа юм шиг болж худлаагаасаа хуурсан байдаг. Үүнд нь Харка хидэрхий гоос аюустай болохоор бултах нь ойлгомжтой гэж энэ хоёр тооцоолсон юм байлээ л дээ. Яг тийх үед нь айхтар хүчтэй цохилтыг Харкад өгөх гэсэн боловч манай хүн яалтчгүй гоц аюустай юм аа. Тэрнээс нь бултчихдаг. Өндөр мэдээж төлөвлөгөө нуурсан Сантарино үнэхээр их гайхна. Яаж? Миний сүүдрэг уншсан иргөө. Тэгсэн ч би чиний хөдөлгөөнүүдийг уншиж байна. Энэ чиний хариу цохилт чинь. Гэт яг дайрах гэж алдахт нь 360 эргэтлэн зөгчдөг. Харкагаас нэг сонин зүйл анзаарагдсан Харкагийн бие нь улаан болчихдог. Стачоноор дүүрэн тайлбарлагчийн унлаа гэсэн хоолой. Унчглаа. Ямар итгэмээр гүтгэн бэ? Сая яг юу исэн бэ? Нисчихсэн үү? Үхчихсэн үү? Энэ чинь Арааны хөдөлгөөнүүдийн нэг биш үү? Яаж тэгсэн бэ? Кэт тасгалжуулагч энэ байдлыг харснаа. Нүдийг нүдээр. Тэгээ тэмцээн өглөх өдрийн яг өмнөх өдөр нь юу болсон бэ гэхлээр Кэт тасгалжуулагч бараагаа авчирсан нь хоромч биш. Үүнийг цэргийн зорилгоор хөгжүүлж байгаа учраас гадаж тарах юм бол юу баларна. Ойлгомжтой. Энэ чиний мөнгө. Гиснээ Харка руу допинг шахсан байдаг. Тэгээ энийг сонссон та нар бол үнэхээр амар гайхажл байгаа бах. Одоо би ч гэсэн аюу гайхажл байна. Тэ. Одоо энэ Харкагийн биеийг л харж гал та бүр улаан хүр юм.
Шүүгчийн 6 толготой зэрэгцээ Сантарена босоод ирнэ. Тэгээ яга босож чадсан бэ гэхлээр Харка албаар хамгаалалт руу цогсон байдаг. Тэгэхээр ялцчгүй Сантаренаг 12 раундын турш балбах зорилготой л гэсэн үг. Зураглал солигдоход менежерийг Сантаренегийн ах дүүст баригдаж байгаа үеэр шилжнэ. Үүнтэн зэрэгцээ дахиад л зураглал солигдох бөгөөд түүний бага нас нь гарна. Тэгсэн ч аваас бага вахт нь аав ээжтэйгээ хамт террористийн бүлгэмдэд барьцаалагдаад дипломат аав нь нүдэн дээр нь нас барсан байдаг. Хэдэн өдрийн дараа хүртэл ээж нь өнгөрснөөр ямар ч амьдралын идэвхгүй маш олон өдөр зүгээр л харанхуй өрөнд сандал дээр хүлээстэй чигээр байхад нь нэг хүн түүнтэй ярих гэж оролцсон. Тэр хүн нь мэдээж бидний сайн мэдих Кей тасгалжуулагч. Кей тасгалжуулагч манай хүнийг авраа зогсохгүй тусдаа байсан ч гэсэн түүнийг мөнгө явуулаад ямар ч юугаар тутаалгүй өсгсөн байдаг. Насан турсан хоноо Кей тасгалжуулагчийн ачийг хариулахын тулд хайн очтол яасан байх нь. Кей тасгалжуулагч боксийн тасгалжуулагч болсон байт юм аа гэж. Эргээд менежерийг Сантаренегийн ах дүүст барьцаалагдсан үе рүү зураглал солигдноо. Тэгээ манай хүнд яг юу гэж хэлдэг вэ гэхлээр би ч юм таалагдах санал тавьж байна. Чи Харкаг энгийн хүний амьдралаар амьдрахыг хүсэж байгаа үстэй. Гэхдээ Кей тасгалжуулагч тэгвэл болов. Яагаад түүний өмнөх шавнаар түүнийг орхисон гэж бодож байна. Мэдээж ойлгомжтой. Тэр аимшигтай нэг. Харка өртөл үлдсэн насаараа түүний тоглоом боловчлуулсан. Гэхдээ яаж түүнийг аврах гэвэл Кей тасгалжуулагчийн сонирхлыг л бууруулахад хангалттай. Яаж вэ гэж юу? Ганцхан ялагдал хангалттай. Үүнтээр хүртэл менежер санал нийлж байдаг. Тэгээд дотроо одохдоо түүнийг хэлсэн магадгүй үнэн ч байж бодлох юм. Кей тасгалжуулагч өдрөөр их туссан болоо мангас шиг болж байгаа. Гэсэн ч би түүнд итгэмээр байна. Тэр намайг аварсан үе шиг хүн чанар одоо ч гэсэн үлдсэн гэж би бодож байна. Гистэ нөгөөхт нь хандаад яаж ийм саналыг чинь зөвшөөрнө гэж санав. Та нар ч гэсэн боксч мэдтэй. Шудраг өсөлтөөнөөр ялах хэрэгтэй. Зураглал менежерийг нь эмнэлэгт байх үе рүү шилжгээд Харкагийн шин дагуулан түүнийг сая эхний раундын дээр нокаутанд хийсэн гэж хэлж байдаг. Тэгсэн менежерт нь Сантарена ерөөсөө гар хөрөөгүй юм байна лээ. Яг тэгэхээр тэмцээний өмнө уурыг нь хүргэх стратеги сайхан санаач гэлээ. Харкаг уурлуулж болохгүй гээд гэрт нь хүргээд өгсөн юм байна лээ л тээ. Тэгсэн яг гэрийнх нь үдэнд нь хэсэг тахаачууд яагаад ч юм гараад ирсэн. Тэгэхээр яах нь Кей тасгалжуулагч албаар Харкагийн уурыг хүргэхийн тулд менежерийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Эргээд төвчөнд ирэх үе рүү зураглал солигдоход Харка ерөөсөө хүчтэй цохилт илгээхгүйгээс гадна цаана нь ах нь яг ямар гэж аимшигтай зүйл шахчихсан юм бэ. Гээд нэлээд сандарцсан. Зураглал солигдоход өмнө Сантаренегийн ялсан өрсөлдөгч нь байж байдаг. Тэгсэн тэр Сантаренегийн өрсөлдөгч яагаад тэ нөгөө охиныхын зүрх сэтгэлээр нь тоглоод тэгсэн тэр охинд нь ямар ч хор аюул хүргээгүй байсан юм байна лээ штэ Сантарено ч. Ямар ч зураглал эргээд тулаан руу шилжих бөгөөд нөгөө Сантаренегийн ах нь болохоор Кей нэг зүйлс эцэг гэж мэдчихэж байсан ч гэсэн ийм хол явна гэж юусоо сонсонгүй. Тэгээ тэмцээний урд өдөр нь болохоор ах トゥ хоёрын хоорондоо юу ярьсан талаарх яриа гарч ирдэг. Ах нь хэлэхдээ энэ бол чи сэргэж түүнтэй энэ тэрэгцэж чадахгүй үедээ зориулсан төлөвлөгөө. Хэвлийн байх хурлаар юу гэж хэлснээ чи санаж байна уу? Тэр өөрийн ямар тоглоомыг ямархан KO хийж дуусгахгүй гэж хэлсэн. Өмнөх ярилцлагаатаас ялгаатай нь тэр энэ удаа өөрийн бодлыг хэлсэн. Тиймээс тэр бидэнд сэтгэл зүйн тоглоом тоглоогүй гэж мэдэж байна. Тэр чамайг 12 раундын турш балбах бодолтой байгаа. Тэггээр чамд хавчгаасаар өөр сонголт байхгүй. Түүнийг шахчих юм бол булхаа ашигла. Гарыг нь доош барих юм бол хурдан алтна. Хавчих гинэ. Тэр надад төвгөлнө гэж бодохгүй л юм шүү. Тийм ээ. Ингийн үе төрсөлдөгчин чамааг тойрох юм уу? Чамааг унгаах гэж шууд цохилт хэлгэнэ. Гэхдээ түнд KO хийхээр цохилт хэлгэх бодол байхгүй байгаа. Эргээд тулаан руу зураглал солигдоход Сантаренег сонин барилал авааддаг. За энэ барилал нь угаасаа ойлгомжтой, хамгаалалт биш, аль болох довтлохоонд анхаарсан бариллаа л гэсэн үг. Тайлбарлагч үндэн гайхаад юу болоод байна? Паприцо албаар хамгаалалтаа болгочихлаа. Түүний цохилт яг л зөвсөлдөгч батарж унгаах гэж байгаа бүх шиг харагдаж байна. Чи гараа оруулж байхдаа түүнд баг зэрэг цохиулсан ч яах вэ? Түүнийг авчиж чадхал юм бол бидэнд боломж байгаа гэсэн үг. Тийм ээ. Би арай илүү уртцалаацтай. Чиний хэр хурдан байх чи хамаагүй. Чи цохилт илгээх юм бол миний даалгацсанд орж ирж л таар. Гиснээ шууд л хавчих гэж оролдож буй хөдөлгөөнөөр маш хурдтай дайрахад Харка нүд ирмхийн зуртал ард нь гарчдаг. Тэгснээ ардаас нь учир зүггүй маш хурдтай дайралтуудыг илгээнэ. Энэ дайралтуудыг нь юусоо хинэн чарж чадахгүй. Ер нь шууд утгаараа Фабрицо яг л дэвжэн дээр эн тэндээсээ зөсүүлж байдаг. Энэ байдлаас аль болох хурдан гарахын тулд Фабрицо манай хүнийг тэрвэх гэж оролдоход нь шууд л илгэрэн цохино.
Тэгсэн те ийм хүчтэй зөгчөөд байхтан шүүгчийн тулааныг ерөөсөө зогсоодгүй тэглэр Кейд асажуулагч энэ шүүгчд нь мөнгө өгчихсөн гэсэн үг. Дэвжин дээр Фабрицо юу ч хийж чадалгүй зүгээр л Кейд асажуулагчийн би үнэлэгч ээж нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадаагүй бол та. Гихийн өгүүлбэрийг сансаар дэвжин дээр юу ч хийж чадалгүй таг зогсно. Миний биенийг л хэд их хэмжээгээр хийчихсэн юм болов уу? Гэж бодохтон зэрэгцээд ихнэр раундын хонх дуурнаа. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасгах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.